За ингэж төсөөлъё л доо. Чи 10 жилээ төгсөөд аав ээж чинь чадах ядгаараа гүрийж аваад чамайг гадаад руу явуулсан. Тэгээд гадаадын ямар нэгэн улсад очиод сурах нэрийдэлтэй ажиллаж хажуугаар нэг жоохон сурж олон жилийн дараа ирж байгаа. Тэгээд ирсэн анхны чинь өдөр болохоор хүн болгон чамд сайхан хандна. Чи нэг тийм чухал зүйлүүдийн талаар бодохгүй. Цаашдаа юу хийх вэ гэдгээ бодохгүй. Мөнгөний талаар бодохгүй. Хүн амьтанда маргаан зөрчилдөөн бодохгүй. Бүх юм сайхан. Энэ бол миний тэр өдөр байна. Нэг өдрийг зөвхөн өөртөө эрхэлж сайхан өнгөрөх болно. Яагаад гэхээр би Японд хангалттай их ажилласан. Би өчтөр орой хотын төв орсон байхгүй юу? Юу яагаад? Миний нууц подкастад орчоод тэр одоо нэг найзтайгаа уулзчаад тэгээд буцаад ингээ буудалтаа хүрээд ирсэн байгаа. Өчтөр чинь 5 цаг богоноор явж тахнаас ирсэн. Тэгэд өчигдөр нэлээд завгүй өнгөрсөн болохоор өнөөдөр надад хийх зүйл ерөөсөө байхгүй. Тийм болохоор хүссэн бүхнээ хийцгээе. Тэгээ миний нэг хотод хийж үзхийг хүсэж байгаа зүйл бол яг жоон тэнэг сонсогдно л доо. Гэтэ би хумс хийлгүүлж үзмээр байгаа байхгүй юу? Бүр ингээд амар урт заяа. Тэгээ ингээд Япон ингээд бовинхон л 7 син гэдэг байхгүй амар үнэтэй. Тэгээ ингээд Монголд хийдээ ингээд үнэтэй юм шиг сонсогдож байгаа ч гэсэн ингээ йенэ бодвол гайгүй. Тийм болохоор юу ч гэсэн дүүтэйгээ хамт яваад хумс хийлгэж гэж бодож байна. Тэгээ жоохон угаасаа комисс туртай юм чинь хотын комиссоор юу байна? Авахар юмнууд байна уу? Тэр мэрийг харъя. Тэгэл ерөөдөө бол хотын гудмаар ингээд алхаад юу өөрчлөгдсөн байна харъя. Би чинь 4 жилийн дараа явж байгаа шүү дээ. Үсээ яах вэ гэдэг чинь амар сухлаа. Яагаад вэ гэхээр би чи амар том чолготой штэ ингээд амар юм бүтэн юм том чолготой. Тэгээ би ийм том чолготой болохоор ингээд энэ том чолг маань миний нүрийг амар далдалж байгаа. Тийм болохоор ингээд миний YouTube-ыг үзсэн хүн амтан байсан ч гэсэн намайг ерөөсөө би танихгүй гэж би ингээд бодож ирсэн аахгүй юу. Тэгсэн чинь нэг тийм амар чолг бол миний тэр үүргээ бол ерөөсөө гүйцэтгээгүй. Ой нэг бооч ичээж. Гадаа тэгээ онцлаа. Чэнэ нохоо гэж боддог те. Бооч ичээж хийх. Яаж тийм үү? Нохоо юм байна л та. Яа тэр. Гадаа цамц хүмүүсгүй хөтөн болов. Энэ нэг данхаасан толгойг яаж жижиг харагдуулах вэ? Ингээл бичлэг дээр харахад минимум толгой аюу том харагдах юм хийцэн. Чи нэг гэр данхар гэж бодож байна. Ой гэж бодож би өөрийгөө ч гэсэн данхар гэж боддог. Гэтэ яг уу нэг амар сүртэй данхар гэж боддог л дээ. Нэг дүү чи юуныхын данхар байдیں۔ Ийм хүрхэн ялхантай баг чи. Өнөөдөр гоё бичлэг бичнэ заа юу. Яг ингээд яг одоо энэхүү бичлэг маань ямар бичлэг болохыг мэдэхгүй байна. Яагаад вэ гэхээр би гудамжаар явахдаа нилээн тийм санд руу байхгүй юу. Тэгээс бичлэг бичгээс үртэл амар санаа зовдөг. Монголд байхад би бүр Японд хүртэл бичлэг гадуур бичгээс айгүй санаа зовдөг байхгүй юу. Тийм болохоор яг ингээд чөлөөтэйгээр бичлэгээ бичээд яг ингээд өрөөндөө байдаг шиг байж чадах уу гэвэл no. Гэтэ кичэн. Let's go. Бодлоо гой бодлоо сте. Амар тухтай бүр ёо өчигдөр орж ирээд oh my god this is so cute. Орон амар гоё гинэ. Дайсвэ. Тапон. За бид хоёр нарантуул зах дээр жоохон юм авах гээд ирлээ. Аяа яг ингэж
9 сарын 1 болохоос өмнө яг хотоос ирээд юм аавна гэ тэгээ зах дээр их аймаг гоё гэсэн тий. Бүр өвлөр шиг байдаг байсан өөр бүр ёо. Ячаад тий ячаад өлөө хөхтөд хоцос мос аавна гэ бөөн баяр ордог байсан чи нарантуул загч баг өдөрийн яваад байсан юм шүү. Аймаг гонсон. Харин тийм гэж байна. Гонжин. Дэс жоохон үнэтэй. 2000. Үнэтэй хараа хоолны үнэтэй. Яа, орхгүй байна. Тийм үү угаасаа. Амар гоё тий. Угаасаа харахад аяар жоохон баг харагдаж байгаа юм. Ямар харж байна? Харж байна уу? Тийм. Ер нь бол тархай бол харж байгаа юм байна. Аа тийм. Ахын мөнгөн юмнууд нь хаана идэм бол эмэг бүгд мөнгөж яг чигээрээ. За. Одоо зааж ах шиг байна. Гой мөнгөн бүгд авмаар байна. Гой нүнжихтэй юм шиг бөмбөг. Бөмбөртэй юм бах гэж боддог гэсэн чад. Зах дээр ингээд зарж идэм байна уу? Харин тэнцвэрт урам хуурдаг юм л. Амар том юм а тий. Үй харин тийм байна. Йоо. Өстой амар. Гарсан аа гарыг л одоо. Гарах юм одоо. Гарыг. Ядарч. Яа. Сайн одоо нэг 30 минутын дотор очивол цаг байгаа бол 2 минут. Нэг хүн бол байх гэж байна. Тэнд юу болж байна? Энд тавьчихаа. Тэнд нэг юм байна. Яг Kashmir company гэдэг. Нааг байхад бол ийм байгааг байхгүй юу? Нааг байхад бүр сивч байгаагүй. Энэ яг миний Япон руу явахаас өмнө байнга орж ирдэг гэсэн байна аахгүй юу? Эргээд талгалах. Энэ юм байна хаан уулттай юу? За Тэгээд энэ natural nail manicure гэсэн л та. Тэг өнөөдөрт бол 3:30 мөч гээд ирэхэд бол болчих юм шиг. тийм. Nature гэж nature-ийн хийгээ настай. Мэд амин бол маяг hard rock-ийг өсөж штэ чи ойлгож байна уу? Hard. Манайд бид хоёр буудлынхаа ресторанд хоол идэх шийдсэн. Тэгээд энэхүү ресторан өөрөө террастай. Тэгээд бид хоёр террасанд нь сууж агаад тэгээд ингээд хажууд нам жижигхэн гал асаа. Тийм болохоор айгуу дулаахан урагшаа харахаар ингээд дуучид ирээл дуулаад бид хоёрын яг дуртай дууг дуулаад амар гоё байсан. За тэгээд эдний хоолыг бол би үнэхээр идэж өгсөн. Айгуу амттай байсан. Уух юм маань энэ байна. Би бүр ингэ ядарсандаа ярьж чадахгүй байхгүй юу? Урт өдөр маань үгээр дуслаа. Та бүхэндээ авсан зүйлсээ танилцуулъя. Оюу бит хоёр манайд бит хоёр
нарандуулын комиссар зөндөө хийсэн боловч гоё зүйл бол олдоогүй заяа. Миний бодлоор комиссын гутал амар гоё байсан аахгүй. Гоё гуталнууд байсан. Даач арьсмаар надад ерөөсө таараагүй. Гэтэ бид хоёр нэг юм өмд авсан. Nike-ийн амар хэлэхгэр өмд 10,000-аар авсан байгаа. Монгол аймс авсан баггүй юу? 1.8. Би бүр гайхаа наасан. За гэхдээ яг хөө ингээд хүнд орлого оруулчлаа, үндэсний үйлдвэрлэл гэдэг яривал бас өөрийгөө зөвтгөж болно. 85,000 төгрөгөөр мөнгөн, эмэг, гинж, бүүж гурвыг ингээ хосоор нь авсан баггүй юу? Айгуу дайжгүй заяа. Нэгт хараа аюу дэшин би нараа. Тэгэнгүүтээ зүгэлтэн ч гэсэн айгуу гоё заяа. Ийм гоё. Амар гоё байгаас тээ. Хумс хийлгүүлсэн байгаа. Би энэ хумсыг 90,000-аар хийлгэсэн. Нийтдээ 5 цаг зарцуулсан. Ингээ хумсных нь хүн нь айгуу тийм нямбай хүн байсан. Нийтдээ 5 цаг зарцуулсан заяа. Тэгээс манай дүү бас хумсаа бодуулсан байгаа. Дүүийн маань хумс 60,000 болсон байгаа. Гэлэн будаг. Мөддөө унахгүй ах гэж найдаж байна. За тэгээд намайг ийш тийшээ явахад хамт явсан жолооч ах нартаа хүргэж өгсөн жолооч ах эгч нартаа маш их баярлалаа. Маш ээлдэг, сайхан зантай, яриа хөөрөөтэй хүмүүс байсан заяа. Надтай ингээд яриа өдсөн, намайг таниад ирээд хүүе юу вэ, сайн уу эдэр гэж хэлсэн хүмүүстээ маш их баярлалаа. Надад маш гоё байсан. Би жоохон ядарсан болохоор ингээд вау, надад амар таалагдсан гэж хэлж чадахгүй байхгүй. Гэтэ надад үнэхээр сайхан байсан. Bye bye. Энэ хүү бичлэг маань үзсэнд маш их баярлалаа. Би одоо 4 жилийн дараа эмээтэйгээ удахгүй дархан тачаад уулзна. Хүй сайн уу? За эмээ юу вэ? Ass rules everything around me. Deep in that pussy, yeah, I'm drowning. A shark in the water, how you found me? Best gift from round me. I'm a dog, I go hunting like a bounty. Yeah, make my own rules. Tattoos on that ass, she do night school. Welcome to the play.